Яа, шоужаад хийхэд болчихоо. Ануугийн шоужаад ингэ дуусчихж байгаа юм уу? Is this the end for Shall We Chat? Гэ та нар мань бодоод сууж ирсэн үү? Би ч гэсэндээ жоохон шоужаад хийхгүй утсан болохоор гуниглаад уйлаад сууж илаа. Ингээд та бүхэндээ маш олон сарын дараагаар шоужадараа уулзах гэж байна. Welcome to Shall We Chat. All right, my pookies! Юу яцхан манайхаа ингээ та бүхэндээ Shall We Chat болонгаараа уулзаагүй маш удсан байна. Зүгээр үнэхээр уйлмар санагдаж байна. I am honestly so sorry you my pookies, okay? Үнэхээр уучлал хүсмээрэн Shall We Chat хийгээгүй маш олон сар болсныг та нар мэдэж байх баг хизээ хамгийн сүүлд хийснэ ч санахгүй байна. Яг үнэндээ дан ингээд хов болох гэрээ дагнаад явсан байгаа. За тэгэд ийм олон сар өнгөрсний эцэст ингээд та бүхэнтэйгээ Shall We Chat болонгаараа уулзах гээд сууж байна. За маш их догдолж байна. Тэгэд та нар уусаа юу хийх юм мэдчих байгаа байлгүй дээ. Тэ арай мартчихаагүй байлгүй дээ. Хэдхэн сар болсон хооронд те Shall We Chat болонгаар заавал уух юм авч суудаг байгаа. Тэгэхгүй бол we're not gonna talk, okay? So you gotta get your drinks. Өнөөдрийн дугаар дээр би зүгээр necessary тэ шаардлагаараа цай авсан байна. Халуун цай ууж судаг над ч хүн байдгүй. Гэтэ манай монголчууд манай Азууд ер нь бол халуун зам байсан ч хамаагүй цай уугаа судаг шүү дээ. So it's okay. Миний өнөөдрийн сонголт болохоор юутай lemon ginger herbal tea байгаа. Яагаад вэ гэхээр энэ ер нь bloating энд тусалдаг гэж сонссон. Ингээ хоошингөө шингээх bloating энтертэй. Тэгээд тийм болохоор би саяхан оройн хоолыг идсэн учраас ингээд жоохон digestive system-д туслах гад халуун цай авсан байна. So cheers you guys. Та нар уурыг нь харж байна. Уур мор гараад байгаа зү. Okay. Нэрэ та нар маань ямар уух юм аваад сууж байгаагаа доор комментд бичээрэй. Okay. За тэгэхээр өнөөдрийн Shall We Chat болон дээр Baby, I'm literally recording, please. За тэгэхээр өнөөдрийн Shall We Chat болон дээр хэдүүлээ ямар сэдвээр ярих гэж байна вэ гэхлээр би ер нь энэ талаар ярих гэж маш удаан олон жил бодсны эцэст өнөөдөр ярих гэж байна. Ер нь та нар маань санаж байгаа бол би энэ тухай бараг нэг тоглоомчгүй бараг нэг жилийн өмнө те би энэ тухай одоо бичлэг хийнэ гэд ярьж исэн. Тэгээ бүтэн жилийн хугацаанд ингээд хийлгүй явсан байна. Тэгээд хүлцэл өчий. Ямар сэдв бэ гэхлээр pick me гэдэг концептын талаар ярих гэж байна. Okay. Pick me гэдэг нь ер нь юу гэсэн үг юм бэ? Хаанаас явнаас гараад ирсэн юм хэллэг юм бэ? Ер нь юу гэсэн утга учиртай болоод одоо ингээд нэг жоохон хүүхдүүд ч юм уу 10 жилийн хүүхдүүд ч юм уу ер нь залуучууд ингээд те энд нүгээр хашиглаад pick me нэтэрэ гэдэг те би нэгэ pick me гэж дуудаад л те яваад байгаа юм бэ гэдээ та нар бодчих магадгүй. Тэгээд тэр одоо төөрөгдлөх чинь тэр одоо confusion юу гэдэг те тэр бүгд чинь тайлж өгөх гээд өнөөдөр хэдүүлээ ингээд pick me гэдэг концептын талаар ярих гэдэг ингээд сууж байна. Okay. За та нар бас надтай надгүй pick me гэдэг одоо тэ энэ хүүгийг маш их ялангуяа сошиалэр бол тэ маш их сонссон байх гэж бодож байна. Тэгээд энэ үг ер нь бол одоо бодоод хахад яг TikTok-оос гаралтай. Ер нь TikTok айгуу дэлгэрч ихсэн цагаас одоо хойш дэлгэрсэн үг. За миний санаж байгаагаар бол TikTok Америкийн хувьд амар газар авч эхэлсэн нь болохоор яалтчгүй ковид үеэр. Бүр яалтчгүй. Тэгээд би бас энэ тухай нэг меншн хийжсэн санагдаж байна. TikTok болохоор аль үжиний уул нь бол хэрэглэгддэг л байсан app тэ ковидын өмнө. Гэхдээ тэр үед бол зөвхөн жоохон хүүхдүүд хэрэглэдэг байсан. 10 жилийн хүүхдүүд teenagers хэрэглэдэг байсан ийм app. Тэг ер нь бол зөвхөн ингээл dance center хийгээлтэй ингээл зөвхөн бүжиглж идэг одоо тийм app байсан. За тэгээд цаашлаад одоо яг нэг ковидын үеэр болохоор одоо ажил төрөлтэй хүмүүс юм уу те яг том хүмүүс quarantine болоод гэртээ хийх юмгүй болоод ингээд суусан чинь үнэхээр хийх юм болтохгүй хуухай хэдэн сар мэдсэн шүү дээ. Тэгээ тэр үед окей ингээд TikTok гэдэг зүйлээр нь юу юм бэ гэдэг ингээд одоо нас биеийн төрсэн хүмүүс TikTok руу орж ирсэн гэсэн үг. За тэрнээс болоод ингээд TikTok-ийн трендүүд гарч ирсэн. Яагаад тэгэхээр TikTok-ыг зөвхөн хүүхдүүд биш те маш олон хүмүүс ингээд бүх насны хүмүүс ингээд хэрэглэдэг болчихсон учраас яг тэрэнд тааруулаад янз бүрийн трендүүд гарч ирсэн байдаг. За тэгээд тэр үед за яг тэр чинь бол 19 он ба тий 19 он 20 оны үеэр бол арай энэ pick me гэдэг энэ хүү
хэллэг бол гарч ирээгүй байсан. Тэгээ миний одоо яг санаад байгаагаар болохоор нэг 21 оны үеэр гарч ирсэн хэллэг баггүй pick me гэдэг. За pick me гэдгийг одоо тэ англи үгийг монгол руу орчуулъя. Юу гэсэн үг вэ гэхээр зүгээр тэ намайг сонгооч гэсэн үг. Please pick me. Тэ намайг сонго гэсэн юм үг байгаа байхгүй юу? За тэгээд энэ хүү pick me гэдэг хэллэг нь болохоор ер нь эмэгтэйчүүд дээр хэрэглэгддэг үг. Эрэгтэй хүн дээр хэрэглэгдээд байдаггүй. Эмэгтэйчүүд дээр ялангуяа залуу охтууд дээр ч юм уу тэ хэрэглэгддэг тийм одоо үг байгаа даахгүй хэллэг. Pick me. Pick me girls гэж ярьдаг. Pick me girl, you're a pick me, she's a pick me girl. Дандаа эмэгтэй хүн дээр pick me girl гэдэг. Тэр girl гэдэг тэ эмэгтэй охин гэдэг үг нь дандаа pick me-тэйг ингэж дараалж явж байдаг. Эрэгтэй хүн дээр бол тэ pick me guy гэж бол хэрэглэгдээд байдаггүй. Гэхдээ pick me girl тэнцвэцтэй адилхан төрлийн эрэгтэй хүмүүс төрөлсөн үг бас байдаг. Тэрний юу вэ гэхээр performative males, performative guys. Тэр нь юу гэж нэ гэхээр performative гэдэг нь болохоор янз бүрийн юм үйлдэл хийхдээ жинхнээсээ genuinely үнэнгээсээ тэ хийж байгаа биш, зөвхөн хүмүүсийн анхаарлыг татахын тулд, хүмүүсээс хандлт авахын тулд, хүмүүс таалагдахын тулд хийдэг зүйлийг performative гэж ярьдаг. Одоо чинь та жишээ өгье гэх юм бол нэг хэсэг яг social media амар хөгжөөл ингээл явж байгаа үед те гэг үндхэн л нэг хүмүүс гарч ирээд юу яадаг болсон штэ ингээд би энэ ядуу хүнд тусалж гин. Би одоо ийм те бүр ийм одоо орлогогүй хүнд ч юм уу эсвэл өнчин хүүхдэд ч юм уу өнчин одоо те годамжны хүнд ч юм уу тусалж гин гэд тэрийгэ зүгээр ингээд камерны цаана уул нь хийгээд явж болно шүү дээ. Хүмүүс камергүйгээр ингээд тийм сайн үеийн аян хийгээд дээ ингээд гудамжинд чинь хомлосонд хаарлах юм бол нэг хэдэн доллар өгөх ч юм уу те хоол аваад өгчих ч юм уу те тийм зүйлийг хийж болно. Гэхдээ ихэнх одоо энэ хүмүүс сошиал медиа хөгжснөөс хойш юу хийдэг вэ гэхээр тэгж хийж байгаа учир нь яг үнэнгээсээ тэр хүн туслая. Нэг хүнд буян болчий гэж хийж байгаа зүйл бол биш. Яагаад тэрийг хийж байгаа вэ гэхээр зөвхөн хүмүүс таалагдахын тулд. Тийм учраас зүгээр ингээд камергүйгээр бол хүнд юм өгөхгүй те. Яг камера асааж байгаа л хүүе та гэр оронгүй юм байл би танд нэг McDonald's-аас хоол аваад хитэн юу яах вэ гэд заавал тэрүүгээр ингээд камераар бичиж аваад тэгээ тэрийгээ ингээд интернетээр тавьдаг. Тэр нь болохоор үнэхээр сайн сэтгэлээсээ тэгж туслаад байгаа юм уу гэхээр үгүй. Тэр болохоор performative act те. Хүмүүст гой харагдахын тулд хүмүүсээс хандлт авахын тулд би сайн хүн шүү гэж харуулахын тулд ингэж хийж байгаа үйлдэлийг performative гэж яриад байгаа юм, окей? За тэгээд түрүүн хэлсэнчлэн pick me girls гэдэг үгтэй адилхан performative guys гэдэг performative male гэдэг ийм үг байдаг. За тэр нь болохоор яг л pick me girls-ийн одоо эрэгтэй хөлбөр гэсэн үг. Тэгэхээр ингээ хоёр хүүсэн дээр аль алин дээр нь л байдаг байгаа юм те энэ хүүг нь. За гэхдээ хэдүүлээ одоо болохоор амар тийм өнөөдрийн одоо энэ бичлэгтэр бол те хэдүүлээ яг pick me girl гэдэг одоо эмэгтэй хүнийхэн тал дээр илүү их ингэж төвлөрч явна гэсэн үг, окей? За pick me girl гэдэг одоо концептыг үг хэллэгийг ингээд тайлбарлах юм бол эмэгтэйчүүд охтууд зөвхөн эр хүйстний анхаарлыг татахын тулд зөвхөн эрэгтэй хүнд таалагдахын тулд хийдэг үйлдэлүүдийг хэлнэ. Гэхдээ тэгж хийх үйлдэлүүддээ эрэгтэй хүнийг өөртөө татахын тулд бусад эмэгтэйчүүдийгээ доош нь хийдэг. Би тэр эмэгтэйчүүдээс ондоо шүү. Тэ чиний мэддэг охтуудаас би ондоо шүү гэж одоо эрэгтэй хүмүүс тэрийг харуулах гэдэг. Тэгэж бүр айгүй хичээдэг. Тэгэхээр ер нь бол нэг төрлийн male centered гэсэн үг. За male centered гэдэг үг бол аль үшний байсан үг нь бол TikTok-оос гарч ирсэн үг биш. Male centered гэдэг үг бол байдаг байсан. Тэгэхээр одоо ер нь бодох юм бол pick me girls гэдэг үг чинь бол ер нь male centered гэдэг үгний synonym гэсэн үг, адилхан үг нь. Male centered. Зөвхөн эрэгтэй хүний анхаарлыг талтахын тулд бүх юм хийдэг. Тэгэх тусмаа ялангуяа эмэгтэй хүнийг бусад эмэгтэйчүүгээ доош нь хийдэг гэсэн үг шүү дээ, гэж хэлсэн шүү дээ. Одоо жишээ өгье гэх юм бол би бусад охтуудтай адилхан нүрэ боддоггүй. What? I don't own any makeup. Би ямар ч нүрний бодог мудаг худалдаж авч үзэж байгаагүй шүү. Like
I don't have any makeup. Тэ би ерөөсө бодог төрөж үзэж байгаа. What is makeup? Тэ юу баг нүрний бодог гэж юу юм бэ? Би өөртөө нүрмөрө боддоггүй, нүрэ бодож үзэж байгаачгүй. Хэрэв би нүрэ бодох гэх юм бол тэ баг би чадахгүй хаа I don't think I can even do it. I don't even know what a foundation is. гэж хэлэх. Гэхдээ тэрийг ийм үгнүүдээ би одоо ямар ч нүрний бодог гэж юу гэдэг юм мэдэхгүй өнөдр гэж энэ үгнүүдээ хизээч зөвхөн охтуудаар байхад бол хэлэхгүй. No, never. Эрэгтэй хүн байгаа тохиолдолд хэлнэ. Одоо эсвэл social media дээр бичлэг хийж явахдаа эсвэл яг эрэгтэй найзуудтайгаа байхдаа ч юм уу эрэгтэй хүмүүстэй байх үедээ тэгж хэлдэг. Ягаад гэхээр бол тэгж хэллээ гэд эрэгтэйчүүдэд хандаж хэлээд авахгүй. Би өөр тэр охтуудаас өөр шүү, ондоо шүү гэдгийг харуулах гэдэг гэсэн үг. Тэгээ тэгж хэлснээрээ одоо охтуудаа доош нэгээд байгаа шүү дээ. Өөр адилхан өөрийнхөө хүүсний дэ эмэгтэй хүмүүсийг доош нэгээд байгаа гэсэн үг. Та нар нүур амаа боддөг юм уу? Би нүур амаа боддоггүй шүү дээ. Би бараг л байгалаараа хөөрхөн гэж хэлэх гээд байгаа хгүй. Би бараг байгалаараа хөөрхөн ийм эмэгтэй. Та нар бараг ийм бахан самаас төрхөж ингэж хөөрхөн болдог юм уу гэж тэгэж хэлэх гээд байгаа гэсэн үг. Эсвэл эрэгтэй хүнтэй яг адилхан interestтэй тий адилхан сонирхолтой байх гэж хичээдэг. Тэрийгэ дахиад л те зөвхөн охтуудаараа байгаа тохиолдолд бол тэр зүйлийг хийхгүй. Эрэгтэй хүн хажууд чинь байгаа тохиолдолд тэрийг айгүйх ярина. Жишээ өгье. Oh my god, би өстө амар машинд дуртай шүү. Би бүр ингээ машинд амар сонирхолтой. Тэ бүр ингээ машиныг судалдаг. Oh my god, I love cars. Гэл ингээл тэ би бараг өөрөө юугаа сольчдаг. Машиныхаа oil тэ тосмосыг бол би өөрөө солилцдээ шүү дээ. Би баг ингээд механик энэрлийг яваадаггүй би бүр ингээд I love cars. I'm so into cars. гэл ингээд янз бүрийн тэ машины модель энтрийг хэлээд л тэ би өстө BMW-гийн G6 тэрнээс амар тэр Mercedes тэр иймтэй гэл ингээд баг машины юм үг яриад л тэ түүхийг яриад л тэ янз бүрийн модельүүдийг ингээд хэлж мэлээл нэг эрэгтэйчүүд ер нь бол цаанаасаа машинд айгуу дуртай байдаг шүү дээ. Тийм болохоор нэг эрэгтэйчүүд баахан машины модель энтрийг хэлээл юм болдог шүү дээ. Яг тэрийг эмэгтэйчүүд хийдэг гэсэн үг. Team охтууд pick me girls. Дахиад л зөвхөн энийгээ эрэгтэй хүн хажууд чинь байгаа тохиолдлын зөвхөн охтуудаар байгаа тохиолдолд бол ингэхгүй гэсэн үг. School спорт тэ. Би спортод амар дуртай. Би бүр ингээ баскетболд амар дуртай гэл. За яг уу гэтээ энэ дэр нэг залруулга өгөхгүй бол яг үнэнгээсээ үнэхэрийн машинд дуртай, машин сонирхдаг, үнэхэрийн спортод дуртай, спорт сонирхдаг, үнэхэрийн сагсан бомбог дуртай, сагсан бомбог үзэх дуртай яг genuine team эмэгтэйчүүд охтод зөндөө байгаа. Зөвхөн одоо энэ машин гэдэг одоо field-ийг ч юм уу эсвэл юм спорт гэдэг field-ийг зөвхөн эрэгтэйчүүдэд зориулсан зүйл болох шүү дээ. Зөвхөн эрэгтэйчүүдтэй ингээл сонирхох эрэгтэй гэсэн одоо зүйл биш. Тэгэхээр эмэгтэйчүүд үнэнгээсээ genuinely сонирхдаг, дурладаг байж болно. Гэхдээ team хүмүүс pick me girls-удаас ялгардаг байхгүй. Ягаад тэгэхээр үнэхээр баскетболд дуртай байлаа гэж бодоход те би тэрийг зөвхөн эрэгтэй хүн миний хажууд байна уу үгүй юу тэрийг ярина. Найз охинтойгоо ингээд те girlfriend-тэйгээ суужсэн ч гэсэн oh my god чи тэр сагсан бомбын тоглолтоо үзсэн үү амар гоё байсан те. Тэр тим ингэсэн те инглээ тэгсэн гэд яриа явна. School өөр хүн амтнаа ээж автаагаа ч юм те ээж ааваа та ингээд тэр тоглолтоо үзсэн тэр тэмцээн үзсэн амар галзуу тэмцээн болсон те ч гэдэг юм те аав тэр машинст амар гоё мэл би бүр тест машинд ингээд дурлаад байгаа. Okay, that's fine те. Тим яг genuinely дуртай хүмүүс зөндөө байгаа охтод эмэгтэйчүүд. Энэ pick me төрлийн эмэгтэйчүүд нь болохоор тэр сонирхлоо эрэгтэйчүүдийн ер нь бол generally сонирхдаг иймэрхүү сонирхлуудыг би бас дуртай шүү гэж хэлэхдээ зөвхөн эрэгтэй хүмүүсийн хажууд л хэлнэ гэсэн үг. Тэрүүгээр ялгадаг гэсэн үг. Тэрнээс биш бол эмэгтэйчүүд спорт сонирхож болохгүй, эмэгтэйчүүд машин сонирхож болохгүй. Хэрэг тэх юм бол чи шууд орон байрал pick me girl гэсэн үг бол огтхон биш. За өөр бас нэг жишээ өгье гэх юм бол иймэрхүү төрлийн контент айгуу хийгддэг болсон яг тэр нөө pick me гэдэг энэ era-гийн үеэр юм уу TikTok дээр ялангуяа ингээл охтууд эмэгтэйчүүд гарч ирээд л дээ. I'm not like other girls. I'm not like those feminist people. I actually like to cook. I actually like to spend time in the kitchen. Чигд юм уу те ингээд явчихдаг тэр нь юу гэж нэ гэхээр те нэг амар тийм эрэгтэй хүмүүсийг үзээ яатсан амар тийм feminist сэтгэлгээтэй эмэгтэйчүүд охтод ингээд янаа би өстө хоол хийж чаддаггүй би өстө эрэгтэй хүнд хоол хийж өгөхгүй яхаар заавал эмэгтэй хүн гэхээрээ ингээд kitchen-д галын өрөөнд байж идгийн энэ төргээд тиймэрхүү feminist эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ би бол тийм бишээ. I love to cook. Би бол үнэнгээсээ хоол хийх дуртай. Би бол үнэнгээсээ галт тогоонд цагийг өнгөрөөлөх дуртай гэд ингэж ярьдаг. Тэр нь бол бас
маш том жишээ. Тэгээ pick me girl гэдгийг. Тэгэд энэнийг бол би ингээ exaggerate хийгээд байгаа зүйл бол биш. Манайха иймэрхүү төрлийн контентууд бүр үнэхээр зүгээр ингээ яг хошин маягаар иймэрхүү хүмүүсийг mock хийсэн, иймэрхүү pick me girls-уудыг ингэж харуулах гэсэн, imitate хийсэн жоохон хошин шоглож хийсэн бичлэгүүд зөндөө байдаг л да. Гэхдээ тэр шоглож хийсэн бичлэгүүд юунаас гарч ирээд байгаа вэ гэхээр үнэнгээсээ ийм бичлэг хийгээд TikTok дээр тавьсан хүмүүс зөндөө байдаг байхгүй юу? I'm not a feminist. I can see men and I don't immediately feel threatened. I'm not a feminist. I can actually cook. I'm not a feminist. I can wear dresses and feel pretty. За pick me girls-уудын бас өөр ярьдаг юмнууд ингээд их юм бол те. I'm so small. I'm so short. Oh my God, I'm so skinny. Like гэл тэгж ярьдаг. Ялангуяа одоо Америкийн pick me girls-ууд их юм аа те. Тэр нь юу гэж юм гэхээр би амар жижиг шүү дээ. Би бүр амар намхон дэбиста бүр ингээл хүмүүс хайж зогсоор амар жижигхэн байдаг бүр амар би амар туранхай oh my god би одоо энэ ялаач яах гээд байна. Нөө эрэгтэй найзтай хэлж байгаа. Оо би яана чиний хөрийг чин те ингээд малгайд замзаж өмсчих юм бол би бүр амар гэдэгт баг хөрөнд чи ингээд живчих юм шүү би баг алга болчих юм би амар жижигхэн гэл ингэж ярьж мэрэл те. Like okay all right те. Literally, look how big my sweatshirt is. I literally, like, you can't even see me. Literally, it's just swallowing me because I'm so small. Бас нэг хэсэг иймэрхүү бичлэгүүд амирх гарч ирж исэн. Би одоо танарт ингэ жишээ болгоод энд оруулна. Иймэрхүү төрлийн бичлэгүүд байгаа байхгүй юу? other girls trying to impress my man, but this is how I got him. Бусад охтууд миний залууг те одоо импресс хийх гээд миний залууд ингээд таалагдах гээд хичээж байгаа байдал нь гингүүтээ нэг амир охтууд ингээд зарим охтууд ингээд урал мөрлө бодолтой өсмсөн янзлаад байж байгаа те нүүр мөрөө бодож байж байгаа охтуудын нэг юм хэсгийг дуурайч харуулж байгаа юм. Тэгснэ гэхдээ би яаж найзлуутайгаа анх танилцсан бэ гэхээр гэдэг одоо өөрийгөө харуулж байгаа байхгүй. Тэрэн дээр болох тэр ингээд үсээ задгаан бадаа тавиагүй ингээд үсэн дээр бан хийцэн ч юм уу те үсээ ингээд боочсон тэнгүүтээ зүгээр юм гой мой ингээд тачангу мчангу уфцсан өсөөгөө ч юм уу те ингээд зүгээр юм хөрий малгадад цаас өмсч гисэн нүур амны бодоггүй байсан ч гэсэн тэр манай найзлуу надтай ингээд те анх танилцахтаа тэгж танилцаал надад дурлцсан гэсэн ухааны тиймэрхүү бичлэгүүдийг айгүй хохтод хийжсэн хэдэн жилийн өмнө. Бүр иймэрхүү бичлэгүүд амар газар авчихсан. Тэгээд үнэнгээсээ тэр охтууд тэр pick me girls-ууд бол үнэнгээсээ тэгж бодоод тэ ийм бичлэг хийж байгаа байхгүй. Ерөөсөө тоглоом шоглоомор хийж байгаа зүйл бол биш. Тэр бол үнэхээр хамгийн том pick me girls-уудын том жишээ байгаа юм. За тэгээд энэ pick me girls-уудыг бол бас boy crazy гэж бас дууддаг. Гэхдээ boy crazy гэдэг үг бол бас л дахиад хэлэхэд нөгөө male centered гэдэгтэйгээ адилхан ерөөсөө ингэ TikTok-оос social media-гаас болж гарч ирсэн ийм хэллэг үг биш. Урд нь угаасаа Америк одоо англи хэл нь гэлэгддэг байсан үг аахгүй boy crazy boy бүр ингээ эрэгтэй хүмүүст донцчихсон те эмэгтэй хөнгүүгээр л эрэгтэй хөнгүүгээр л ингээл амьдрч чаддаггүй те бүх юмыг амьдралынхаа бүх одоо акшнуудыг зөвхөн эрэгтэй хүнд зориулж идэг эрэгтэй хүнээс хэрхэн анхаарал татах вэ эрэгтэй хүний анхаарал хэрхэн байх вэ хэрхэн дараагийнхаа эрэгтэйг өөртөө дурлуулах вэ хэрхэн энэ крашаа өөрийн болгох вэ гэд ер нь эрэгтэй хүн л гэж бодож явдаг одоо эмэгтэйчүүдийг boy crazy гэж ярьдаг. Тэгэд ер нь бол бид нэр яалтчгүй бараг л бүх хүмүүстэй иймэрхүү boy crazy ч юм уу pick me girls-уудтай амьдралдаа ядаж нэг удаач гэсэндээ таарлж исэн байх гэж би бол боддог байхгүй. Би бол ингээд бас ганц хоёр удаа таарлж исэн тиймэрхүү boy crazy pick me girls-уудыг амьдралдаа мэддэг байсан. Тэгээ ер нь бол тийм хүмүүсийг эмэгтэйчүүд ч тэр эрэгтэйчүүд ч тэр хараад бол айгүй хурдан мэддэг. Pick me охин байна да гэд. Та нар нэрээд OG pick me king гэдгийг мэдэх үү? Бүр OG pick me, okay? OG pick me girl чинь Meredith Grey манайхан та нар Grey's Anatomy гэд алдартай анагаахын эмчнэрийн тухай гаргадаг шоуг бол мэдж байгаа байх мэдгүй гэж баг цөөхөн байх гэж бодож байна. Тэрэн дээр баг эхний хитгэн сизон дээр гардаг байх шүү. Эхний баг 1-2 сизнээр гардаг байх гэж бодож байна. Meredith Grey ягаа нэг Dr. Shepard-тэйгээ анх ингээл танилцал энэдрээ болцоход эхнэртэй гэдгийг нь олж мэдээд тэгэнгүүтээ эхнэртэй жоохон өрсөлдөжсэнээс сүүлдээ бүр ингээд уйлаад хэлдэг ч тий. Pick me, choose me, love me. Тэгээд тэр бол амар бүр oh my god. Өмнөөс нь бүх сулаамаар тэ өмнөөс нь ичж үхмээр амар cringe хэсэгтэй бүр эргэтэй хүнд зориулаад чи тэр ихнэрээ битгий сонго намайг хайрал гэд ингээд сужидаг штэ.
Yeah, she's the OG pick me girl. Тийм ч учраас энэ pick me гэдэг хэллэг чинь гарч ирсэн байхгүй. Тэрнээс болоод тэр сценээс болоод. Тэгээд энэ Meredith Grey тоглодог жүжигчин Ellen Pompeo гэсэндээ өөрөө нэг юун дээр те ярилцсан дээр хэлжсэн. OG pick me girls чинь бол биш дээ миний character. Тэгээ миний одоо Grey's Anatomy дээр тоглодог миний дүр чинь OG pick me байхгүй да. Би ингээд pick me, love me, choose me гэж хэлдэг штеп. Миний дүрээс гарч ирсэн юм үгэ гэж хэлжсэн. So this is a real thing. So my daughter and her friends, they sit around and they're like, oh, she's a pick-me girl. Oh my God. Like, is that what that means? Yes. So I'm like, what's a pick-me girl? Oh no. So they were like, Pick me. girls who are like, So pick me. Choose me. Love me. pick me, choose me. And I'm like, hello? Do you know who invented the pick-me girl? За тэгээд pick me охтууд бол бусад хүмүүст ч тэр өөртөө ч тэр аюу аюултай. Заавал эсрэг хүсэндээ таалагдах гэж одоо зүйлүүдийг хийх биш. Зүгээр л ер нь л эрэгтэй байна эмэгтэй байна хамаагүй тэг хүнд таалагдах гэж амьдран, хүнд таалагдах гэж үйлдэлүүдийг хийн, хүнд таалагдах гэж янз бүрийн юмыг хийн, хүнд таалагдах гэж янз бүрийн юмыг ярина гэдэг бол яаж бодсон та нар ингэж бодоод үзэхэд бол байж боломгүй зүйл байгаа зү тэ бүр ингээд хүн л таалагдах гад эсрэг хүүсэндээ таалагдах гад тэ бүр ингээд тэр хүнээсээ л ингээд юм салгаж авч. Гэхдээ хамгийн гол нь энэ pick me girls-уудын амар зүйл нь юу вэ гэх юм бол хизээч одоо энэ хүү pick me гэдэг одоо энэ хүү mindset нь ер нь арилдаггүй байгаа даа байхгүй. Хидээгээр чи яг pick me mindsetтэй хүн байлаа гэхэд нэг залууд одоо сайн болчлаа гэж бодох юм уу. Тэгээ одоо нэг крашлчлаа. Тэнгүүд тэр залууга өөрийн болох годалтай ингээл тэр залуугийнхаа одоо группт нь те найзуудаа ингээд хамтдаа хангаууд дээр хийгээл тэнгүүдээ ийм хачин pick me зангуудаа гаргаад л те эмгтэй бусад эмгтэйчүүд доош нэг л тэр охин тэгж тийм юу яадаг юм уу те ягаан өнгийн хувц өмсдөг юм уу. Яана би охинууд ингээ ягаан хувц өмсөд би ерөөсөй ойлгодгүй штэ. Би бол бараг өстой ингээл те хаавсаа хамаагүй бараг би тамирын хувц өмсөл гараад ирдэ штэ энэ гэж ярьж мэрэл те. Тэгэж бүр ингээл pick me зан үйл гарган байж байгаад яаж хийж байгаад нөгөө нэг таалагдсан эрэгтэйгээ өөрийн болгоод авчлаа гэж бодъё. Үерхчлээ гэж бодъё. Хизээч тэрүүгээрээ сэтгэл нь хандаггүй. No, never. Хизээч би ингээд ингээд найзлуудаа болчлоо одоо ингээд энэ pick me загаан боли моль гэж боддгоо. Still тэр pick me зан нь өөрт нь байсаар л байдаг. Тэгээ хэдийгээр найзлуудаа болцсон ч гэсэндээ найзлуугийнхаа найзуудтай уулзахтаа ч юм уу те найзлуугийнхаа найзуудын найз охтуудыг жоохон доош нь хийдэг ч юм уу те. Тэр охтуудаас тэр найзуудынх нь найз охтуудаас илүү харагдах гадалтай энэ группийн эрэгтэйчүүдийн найз охтуудын дундаас хамгийн хөөрхөн биш үү гэдгийг мэдрүүлэх гэдэлтэй тэд нартай хамт бөөнөр группээрээ хангаут хийж байхдаа нөгөө найзуудынх нь найз охтуудыг доош нэгээд ч юм уу яна чи тэгдэг юм уу би стат тэгж тэгдэг үрч юм уу те ингээл нөгөө pick me зан үлээ зан аашаа үргэлжлүүлсээр байдаг. Хэзээч тэр нь зүгээр эрэгтэй хүнийг өөрөө болгочлаа гэж зогсдоггүй. Always goes on. Boys, take my clothes off. You're gonna stretch them out, and then how are they gonna fit me? I'm so small. Nate, I'm not gonna be able to wear that now. Just give it to Maddie. Speaking of Maddie, you've been quiet over there. You're so shy when the boys are around. Тэгээд цаашлаад бүр энэ хүү pick me girls чинь одоо юу болох магадлал амар өндөр байдаг. Нууц амраг. Окей, эрэгтэй хүний нууц амраг болох магадлал бүр маш өндөр байдаг. Яагаад вэ гэхээр өөрснөө бүр тэгээ итгэчихсэн байдаг байхгүй юу? I can take your man if I want to. Гэдэг ийм mindsetтэй гэсэн үг. Би хүсэх юм бол чиний найзлуугч өөрөө болгож чадна. Би ч хүсэх юм бол чиний нөхрийг өөрөө болгож чадна. Тэгээ би чамаас илүү. Яагаад вэ гэхээр одоо тэр mindset нь болохоор одоо эрэгтэй хүний анхаарлыг татхаас гадна тэ эрэгтэй хүний анхаарлыг өөр дөөрөө төвлөрүүлэхээс гадна би бусад эмэгтэйчүүдээс дээр шүү гэдэгтэй тэрхүү одоо эгогоо хөгжүүлж идэг гэсэн үг байхгүй юу? Бүр тийм юмда бүр бат итгэчихсэн би бусад охтуудаас дээр би бусад эмэгтэйчүүдээс шал ондоо тэд нар бол миний хажууд бол юу ч биш гэсэн яг тэрхүү юмда майндсеттэй бат итгэчихсэн байдаг. Тийм учраас иймэрхүү одоо pick me girls гэдэг энэ хүмүүс чи ялангуяа одоо насны явах тусам юм уу за яг ингээл өсвөр наснууд юм сонин мэдрэл мэтэй те нэг oh my god so I like You wear pink. I dress like a homeless man. тэргээд явжсэн 10 жилдээ тиймэрхүү тэнэг юмнууд яриа явжсэн бол цаашлаад их сургуульд ороод ажил дээр гарахтаа ч юм уу нас нь явах тусам тэрхүү pick me mindset нь одоо өөрчлөгдөхгүй тэгж явсаар агаад ингээд яг иймэрхүү гэр бүлтэй хүмүүс гэр бүлтэй эрэгтэйчүүдийг
Тэ ингэж ихнэрээс нь салгах, найз охиноос нь салгаад ингээд одоо гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх магадлал бүр маш өндөр байдаг. Тэгэхээр одоо энэ pick me girls-ууд чинь нас нь яваад одоо нууц амраг болох магадaltaй байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгжиж нөгөө нэг эмэгтэй хүнээс нөгөө бусад эмэгтэйчүүдээс би илүү гэдгийг мэдрэх гэдэг юм. Эрэгтэй хүмүүс хэдийгээр найз охинтой ч бай, хүүхэдтэй ч бай, эхнэртэй ч бай тэднийхээ орхиод над дээр ирнэ. Яагаад гэхээр би тэднээс илүү гэдэг ийм mindsetтэй. Тэгээ тэрийгээ ингэж бүр ингэ тижээж авчдаг гэсэн үг. Тэгэхээр it takes two to tango гэдэг үг гэдэг те. Би тэр үгэнд бол үнэхээр маш их дуртай. Хоёр хүн нийлж ижил танго гэдэг бүжгийг бүжиглэх боломжтой. Тэрнээс ганцаараа танго бүжиглэж болохгүй те. Ингээ хоёр хүн л хамтдаа бүжиглэж болно гэд те. Юу ч хэлэх гээд байна гэхээр яг уу те гэр бүлтэй, эхнэртэй, хүүхэдтэй, эрэгтэй хүн эхнэрийнхээ араар нь тавиад гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгаа нь of course эрэгтэй хүнийх нь буруу. Тэ яалтчгүй 100% буруу. Өөрөө эхнэртэй шүү дээ, би хайртай хүн шүү дээ, хүнд ингээ амлалт өгсөн шүү дээ гэдгээ мэдсээр байж иж тэгээ өөр эмэгтэйг сонирхоод өөр эмэгтэйд ингээд те одоо анхаарал хандуулад ингээд харилцаа үүсгэж явж байгаа хэрэг яалтчгүй эрэгтэй хүний буруу. Гэхдээ it takes two to tango. Нөгөө эмэгтэйг ч гэсэнтэй буруудах ёстой. Ялангуяа одоо нөгөө эмэгтэй нь одоо mistress гэсэн үг тийм нууц амраг нь тэрхүү эмэгтэй нь хэрвээ тэр эрэгтэй нь эхнэртэй гэр бүлтэй гэдгийг мэдсээр байж иж тэр харилцаанд орж байгаа бол тэр гэр бүлээс гадна харилцааг үүсгэж байгаа бол өөрөө тэр нууц амрагийг болохыг сонгож байгаа бол буруудах хэрэгтэй. Гэхдээ үнэхээр мэдгүй байж байгаа нууц амраг болчихсон хүмүүс зөндөө байдаг. Эмэгтэйчүүд тэгээ бүр үнэхээр ингээд нөгөө эрэгтэйчүүд бүр амар manipulator, liar-ийн бүр дээд зэргийн liar тэ амар худалж амар юмыг нуудаг ингээд давхар ингээд гэр бүл үүсгэж явчихсан тиймэрхүү эрэгтэйчүүд байдаг. Тэ бүр үнэхээр амар бүр яаж хийдгийг гэмээртэй бүр ингээд oh my god амар ингээд түүг сонсогддог. За тийм тохиолдолд бол тэ үнэхээр тэр эмэгтэй нь үнэхээр тэр эрэгтэйгээ одоо найз охинтой гэр бүлтэйг мдээгүй байж байгаад ингээд харилцаа үүсгэсэн бол ондоо тэр эмэгтэйг бол ингээд те буруутгаад ах зүйл бол байхгүй. Гэтэ тэр эмэгтэйчүүд чинь бол үнэхээр мдээгүй байж байгаа тийм харилцаанд орсон эмэгтэйчүүд бол олж мэдэнгүүтээ болох хэрэгтэй. Тэгэхгүй олж мэдчихсэн хэрнээ явуулдаад байх юм бол бас буруутгах хэрэгтэй. Гэхдээ маш олон эмэгтэйчүүд байдаг дэлхий дээр. Монголд ч байгаа, Америкт ч байгаа, Солонгост ч байгаа, Японд ч байгаа, хаана л байгаа манайха. Эрэгтэй хүнийг гэр бүлтэй эхнэртэй гэдгийг мэдсээр байж иж харилцаанд ордог. I can take a man if I want to. On purpose. I can take a man if I want to. Тэгжиж нөгөө pick me гэдэг юм чи одоо аахгүй. Тэгжиж нөгөө эмэгтэй хүнээс би илүү. Би хэний л ямар л эмэгтэйгийн эрэгтэйгийн нөхрийг нь хүсвэл авч чадна. Яа тэгэхээр би hot. I'm sexy. I'm beautiful. I'm not like the other girls. Тэгж одоо итгэдэг. Тэгэхээр энэхүү pick me girls-ууд ч юм бол маш аюултай. Та нар бодоод үзэлтэй. Эрэгтэй хүмүүст ч аюултай байгаа. Тийм эрэгтэй хүмүүс энэ ч удаа харилцааг ингэж өгөө хин байхгүй болгоно. Эмэгтэй хүмүүст өөрийнхөө хүүсний хүмүүст ч айгүй аюултай. Нөгөө эмэгтэй хүмүүсийгээ зовоож ийн, тарчлааж ийн те. Тэгээд яг үнэндээ хараад хахаар өөртөө ч гэсэндээ аюултай байгаа байхгүй юу? Тэр хүн бол өөрөө гаднаа болохоор төө би энэ эмэгтэйгийн болоо авчлаа би өстө халуухан юм энэстэй энэ гэж бодож байгаа. Тэгэж гаднаа тэгэж surface level дээр те зүгээр ингээд энийхэн энэ level дээр тэгэж бодож байгаа боловч яг гүн гүнзгий тэр эмэгтэйгийн те тэр pick me хүмүүсийн гүн гүнзгий сэтгэхгүй юмыг ингээд ухаад ойлгоод харахад бол үнэхээр амар одоо гэмтчихсэн сэтгэхүйтэй гэмтчихсэн одоо сэтгэцтэй хамгийн өөртөө итгэлгүй хамгийн одоо те insecure хүмүүс байж байгаа байхгүй юу? Insecure хүмүүс өөртөө итгэлгүй бүр ингээ rooted in themselves те бүр үнэхээр бүр голдоо ортлог ингээд амар insecure хүмүүс чинь эсрэгээрээ худлаа хүмүүст secure харагдах гад худлаа хүмүүст харагдахтаа болохоор айгүй өөртөө итгэлтэй ингэж харагдах гад тиймэрхүү pick me үйлдэлүүдийг хийждэг. Гэтэ яг үнэндээ тодорхойг нь хараад удлаад үзэхэд бол те үнэхээр эвдэрчихсэн гэмтчихсэн сэтгэхүйтэй хүмүүс байдаг. Бас гадуур иймэрхүү одоо бас контентууд харагддаг болсон байна лээ ойрын үеүүд те би pick me байсан гэдгээ өөрөө анзаараагүй явж агаад
ингээд сүулт олж мэдсэн. Хүмүүс өөрт нь хэлээд те чи нэрээ үнэхээр ингээ male centered гэдэг одоо найзууд нь хэлэх ч юм уу те чи бол ингээ арай л ингээл амьдрал чинь бол тэр чигтээ ингээ эрэгтэй хүний л одоо юунд орчих чээ те эрэгтэй хүн л гэж бодож явдаг болчих чи тийм болохоор иймэрхүү үйлдэлүүд хийгээд байна чи одоо биднэрт иймэрхүү зан үйл гаргасан ч гэдэг юм уу те бүр ингээл найз эрэгтэй хүн гингүүд найзаагаа орхио явчихдаг энэ охтууд байдаг штэ найзтайгаа ингээл pick me girls шиг бас тэгдэг байхгүй уул нь эмэгтэй хүнтэй ингээ найзлал яваад байгаа юм өөрөө бас ингээ найз охин бохинд те. Тэгэл зүгээр тэр найз мэдтэй аюу сайхан харилцаатай мөртлөө эрэгтэй хүн л нэг өөр хүүснийх нь эрэгтэй хүн л нэг хальт ингээд ороод ирэнгүүт нь interactionд ороод ирэнгүүт те найзаагаа муулаад наадах чи ингэдэж шít гэл те ингээд нэг эрэгтэй хүн ороод ирэнгүүт манай энэ цэцгээ бүр ингээд юу яад шít мэдхгүй бүр ингээд саяжангаа ингээд нийтийн нээлд ороод ингээд очицгаалцсан. Бүр ингээд гизэн хөдөөд ингэсэн сэтгэлгүй яах вэ өчтөрчөнгөө амар бууз нээдэр юм эцсэн юм чи аргагүй шít наадах чи амар эддэн шít гэл тэр чин бас жишээ аахгүй. Эрэгтэй хүн үрж ирлээ хаамаагүй шууд ингээл найз эмэгтэйгээ ингээ муулаад ундаг. Муулаад эвгүй ичгүртэй байлд оруулах гад ундаг. Teach me how to do makeup. I literally wish I had bad skin like you so that I could wear foundation. You don't have bad skin? Okay, take your makeup off. Show me. Show us. I'm kidding. I know you sleep in that stuff, but that's why like some of the acne stains. Boys, is it gross if a girl sleeps in her makeup? I'm just asking. No reason. Гэх мэдчлэн ийм одоо найзуудтай те эмэгтэйчүүдтэй муухай гаргадаг ийм үйлс хийнгүүд найзууд нь хэлээд ч юм уу те хүүе хинэ чи бол үнэхээр ингээд male centered үнэхээр ингээд pick me ингээд зан гаргадаг чи надад тэгж яаж ийсэн ингэж centerгээ хэлээд бүр ингээд найзууд нь ойлгуулаад тэрийгээ өөрөө тэр хүн ухаарад мэддгүү байсан ч юм уу те тэгээ ухаарад ингээд би бол ингээд pick me байсан гэдгийг ойлгосон тэгээд би ингээд те сэтгэл зүйчдэр очиод ингээд энээсээ салах гад энэ зам байдлаасаа салах гад ингээд одоо зөвлөгөө авч байгаа гэдэг ийм хүмүүс айгүйх бас сүүлийн үед сошиал медиа дээр гарч ирж ингэж зөвлөгөө өгөн ч юм бэ зүгээр ингээд өөрийнхөө experience-ыг хуваалцдаг болсон байна лээ. Things that I used to do when I was a pick-me. I've been in therapy for 3 months and I am a reforming pick-me. It is your mommy issues. It is the reason you ain't got no girlfriend. It's because growing up you heard your mom talk shit about herself and every other woman. I'm just now realizing that I've always been a judgmental pick-me. Тэгэхээр pick-me girl гэдгээ мэдгүй яваад байдаг. Тэгээ өөрөө ерөөсөө мэддэггүй яваад байдаг хүмүүс байдаг. Бас хажуугаар нь өөрийгөө pick-me гэдгийг мэдсэн ч гэсэндээ албаар хийгээ яваад байдаг хүмүүс ч гэсэндээ байдаг. Тэгэхээр ер нь бол эргэн тойрныхоо хүмүүс нь туслах хэрэгтэй гэж би бол боддог хгүй. Эргэн тойрныхоо хүмүүс нэгээ харж агаад ажиллаж агаад хилээд айгу дотныхоо хүмүүс нь хилээд те чи ингэж шүү тэгж шүү гэдээ ойлгуулад хэлэх хэрэгтэй гэж боддог. Эсвэл хүмүүс манай өөрснөө ухаарад те тэгээд ингээд иймэрхүү албан ёсны мэржлийн зөвлөгөө сэтгэл зүйч хүмүүсээс ингээд зөвлөгөө аваад явсан дээр гэж би бол боддог. Гэтэ ер нь л энэ pick me гэдэг зүйл чинь хэдийгээр бид нэр орчин үед ингээд TikTok-оос болоод ийм сайхан гоё нэр томьёо те pick me гэдэг нэр томьёо өгчөд байгаа боловч энэ концепт чинь бол айл үшээ те байсан л зүйл байгаа байхгүй хэдэн зуун жилийн өмнө гэсэндээ байсан концепт те өөр нэр хэлэхээр л хэлэгдээ явдаг гэсэн male centered ч гэдэг юм уу boy crazy ч гэх юм уу те attention seeker ч гэдэг юм уу те ингээд өөр нэр томьёо ашиглагдаад явдаг гэсэн ийм концепт гэсэн үг юм. За тэгээ түрүү хэлсэнчлэн эмэгтэй энэ pick me girl гэдгийн эрэгтэй хувилбар нь бас байдаг те performative males performative guys. Тэгэд эрэгтэй хүмүүсээ дандаа доош нь хийж байдаг. Би I'm not like the other guys те. Би босод эрэгтэй хүмүүс шиг адилхан биш ээ. Тэгэж муухай байлаар зөвхөн эмэгтэй хүмүүсийг sexual байдлаар харж байдаг те. Босод эрэгтэй хүмүүс чинь тэгэл явж байдаг. Хэвээ арх тамхи хэрэглээд л те. Хэвээ ингээ мөрөөдө тоглоом тоглоод л эхнэр хүүхдээ хураад л те. Эхнэр найзхны хураад л ингээл явж маавал гадуур харилцаа үүсгээд те. Эмэгтэй хүн зөвхөн галтгоонд байж байгаа ёстой энэ төргээ бодчихсон байдаг. Тиймэрхүү байлаар эрэгтэй жишээ муухай штэ. Би бол тийм шээ те. Би бол агүй гой тийм эмэгтэй хүмүүсийг хүндэлдэг. Би бол ингэдэг тэгдэг те. Би бол ингээд эмэгтэй хүнтэй адилхан юм маачаан дээр уух дуртай ч гэх юм уу. Би бол ингээд эмэгтэй хүнд ингээд цэцэг авч уух дуртай. Би гэд. Басаад өөрийнхөө хүүсний хүмүүсийг доош нь хийгээд байна. Шалтгаан нь эмэгтэй хүний анхаарлыг татсан тулд. Тэгэхээр энэ бол зөвхөн эмэгтэй хүн дээр байдаг тохиолдол бол биш. Эрэгтэй хүн дээр ч гэсэндээ байдаг ийм зүйл байгаа байхгүй юу? Performative males. Гэтэ яг хуу pick me girl гэдэг одоо concept үгэнтэй нэр томьёо илүү ингээд амар viral болчихсон болохоор биш эрэгтэй хүн дээр ч гэсэндээ байдаг юм зүйл байгаад байгаа юм аа. За тэгээд ер нь энэ pick me girl гэдэг үг ингээд гадуур ингээд айгуух social media дээр гарч ирсэн цагаас хойш угаасаа ингээд энэ бол тэ Америкт
анх гарч ирсэн хэллэг байхгүй Америкчууд айгүйх TikTok-ыг хэрэглэдэг. Америк дээр ингээл Америкчуудын хэлж гаргаж ирсэн хэллэг. Тэгэл энэ чинь ингээл одоо тархаал бүх улс орнд даяар ингээл тархаал те өөр өөртөө хувилбараар ингээд өөр улс орны хүмүүс хэрэглэн явдаг болчихсон байгаа. Тэрний ч одоо адилаар манай Монголд ч гэсэндээ ороод ирчихсэн. Тэгэл Монголын ялангуяа одоо жоохон хүмүүс ч юм уу те 10 жилийн хүмүүс бол айгүй ашиглан явдаг нь харагдсан. Тэг угаасаа яг хэвээр ойлгомжтой TikTok lingo, TikTok ийм хэллэгийг англиар хэлэгдэж байгаа ийм хэллэгийг бол ялангуяа жоохон хүмүүс л те Монголын хувьд бол жоохон хүмүүс 10 жилийн хүмүүс л ашиглах нь ойлгомжтой. Одоо нас биеинд хүрсэн ч юм уу те millennial үеийнхэн эсвэл бүр тэрнээс дээш үеийнхэн бол ингээд те тэр тиймэрхүү TikTok хэллэгийг бол хэрэглэж явна гэж бол байхгүй штэ. Тийм болохоор манай 10 жилийн хүмүүс жоохон хүмүүс ер нь айгүй хэрэгэлдэг нь бол ажиглагдчихсан. Гэхдээ би бас энэ бичлэгийг нэг хийж байгаа одоо шалтгаан ч юм уу те ягаад гэх юм бол манай одоо Монголын хүүхдүүд болохоор энэ pick me гэдэг үгийг ашиглахдаа хамаагүй тохиолдолд ашигладаг. Зүгээр өөрт нь таалагдахгүй юм гарч ирэх юм бол шууд pick me тэ одоо ингээл өөрт нь таалагдахгүй хүний контент гараад ирлээ гингүүдтэй тэрийг үзчихэл you're pick me ямар амар pick me юм бэ pick me аваач гэдэг юм уу тэ тэгэл явцдаг. Би бас ингээ хэлжсэн дээр ханарт ингээд бас ингээд намайг YouTube хийгээл байж хаа нэг жил мөлийн өмнө тэ ингээл миний YouTube-ийн дээр орж ирэл pick me авгаа гэж дуудаад явдаг гэсэн. Тэ би бүр ингээд үнэхээр л үгээ ойлгоогүй байна да pick me гэдэг үгийг яг юу гэж бодоод байгаа юм болоо гэж яг боддог ус аахгүй юу. Тэгээд ингээд ер нь айгүй ажигласан зөвхөн миний контент дээр гээд байхгүй манайхаа зүгээр би ингээд Монголын контентуудыг үзээ явж штэ Монгол Reels-уудыг ч юм уу Монгол TikTok энэ ч юм уу те үзээд явж хахад бол одоо эсвэл өөр YouTube-руудын доор ч юм уу те зүгээр ингээд хүүхдүүд pick me тэр бичсэн байдаг. Тэгээд тэрийг гайхаад тэр контентыг бүр дахиж үзэн заяа тэр рилийг ч юм уу дахиж үзээд энэ дээр одоо яг pick me гэдэг тахаар одоо юм байна уу гэд ингээд үзэхээр байхгүй. Ямар ч тэмдээ эрэгтэй хүнд царуулаад эрэгтэй хүний анхаарлаа татах гэж те бас тийм мэдрэлгээ доос нь хийсэн тийм ямар ч үйлдэл гаргаагүй хэлээгүй байхад л тэр хүмүүс рүү Euro pick me ямар pick me юм бэ гэж бичээд байдаг. Тэгээ би яг ойлгож авсан байхгүй. Манай Монголын хүүхдүүд буруугаар ойлгочихсон. Тэгээд энийг болохоор зүгээр ингээд таалагдахгүй хүндээ ч юм уу биний юу гэж бодсон вэ гэхээр ер нь ингээд жоохон айлгүй алцгаар байгаа хүмүүстээр ингээд хэлээддэг юм шиг санагдсан. Гэхдээ алцгаар гэхээр нэг амар яг үнэнгээс алцгаад байгаа юм байхгүй. Би нэг хаяа ингээд ярьж мэж байгаа. Oh my god you guys энэ төр гэдэг шүү дээ. Тэнгүүд одоо тэрийг олоо хүмүүс алцгаар айлгүй гэж бодчихж байгаа байхгүй юу. За яг хөө зарим хүмүүсийн одоо нүдэнд бол тэгж харагдаж байгаа л байх. Би гэхдээ яг үнэхээр outgoing тийм жоохон юу гэх юм бэ? Sarcastic гэж ярьдаг ч тийм юмыг ингээ яжилдаг тийм sarcastic төрлийн одоо хүн болохоор ингээл зүгээр юм ярихтаа ингээл айгу сэтгэл хөдлөлгөөнтэй ярьдаг ч юм уу те амар бие мие оролцуулж ингээ ярьдаг ч тийм гар мараа ингээ оролцуулж ярьдаг. Тэгээ тэглээгээ би ингээд хүн таалагдгал айлгуу алцгал ингээ яраа гэсэн үг бол биш шүү дээ. Зүгээр ингээ би өөр байгаа хувь хүн маань ийм жоохон outgoing ийм галзуу болохоор тэрийг ингээд хүмүүс зарим хүмүүс ингээ нүдээр харахад бол та айлгуу алцаар харагдаж байгаа байхгүй. Тэнгүүд тэгэж айлгуу алцгаар гэж бодсон юм дээрээ шууд pick me айлгүй алцгаар байхыг pick me гэдэггүй. Яг миний түрүүний сая одоо ингэ тайлбарсан те эрэгтэй хүний анхаарлыг таатахын тулд бусад эмэгтэйчүүдийгээ доош нь хийм байж ингэж гаргадаг хийдэг болов би бусад эмэгтэйчүүдтэй адилхан бишээ гэдэг үйлдэлийг бол те зан үйлийг pick me гэдэг юм аа. Тийм учраас би бас ингэж те иймэрхүү өгнүүдийг ингэж хаамаагүй юм болгон дээр л баг таалагдахгүй хүн болгон дээр дургу контент болгон дээр ингэж бишиж явж идэг тэгээ энэ хүүхдүүдтэй бас ингэж зориулаад хэрэг үнэхээр genuinely мэдгүй байсан бол тэгээ үнэхээр яаж энэ нэр томьёог архилахаа мэдгүй байсан бол бас ингэж тэгээ тайлбарлаж өгөхийг бас хүссэн юм аа. Гэхдээ ер нь бол ингэ хараад pick me гэлтгүй ер нь манай Монголын хүүхдүүд энэ англи хэллэгүүдийг ялангуяа энэ Америкаас гарч ирж байгаа сленгүүд байгаа шүү дээ. TikTok lingo гэж яриад байгаа. TikTok-оос гарч ирсэн ийм хэллэгүүдийг нэр томьёог айгүй тийм яг утга учирыг нь олоогүй ямар контекст дээр хэрэглэх үү тэ энэ төр гэдэг ерөөсөө ойлгоогүй байж ингээл хамаагүй авч хэрэглээд байдаг шиг харагцсан. Тэгээд яг хэрэглэж болохгүй гэж байгаа зүйл бол биш шүү дээ. Яагаад заавал яг хэдийгээр Америкт гарч ирж байгаа ч гэсэндээ бусад дэлхийн улсууд хэрэглэх боломжтой. Тэгээ өөрсдөн дээр аваад ашиглах боломжтой. Эсвэл Монгол руу орчуулад ч юм Солонгос руу орчуулад өөрсдөө тэгээ орныхоо хэл рүүгээ орчуулад өөрсдөө хувилбараар ч хэрэглэх боломжтой. Эсвэл зөвхөн шууд англиар нь хэрэглэж боломжтой. Гэхдээ тэрийг яг концептыг нь ойлгоод тэгээ ямар утга учиртай ямар контекст дээр хэрэглэгддгийг яаж хэрэглэдэг юм бол гэдгийг сайн ухаж ойлгож аваад хэрэглээсэй гэж би
бодоод байгаа. Тэрнээс шул зүгээр л нэг Америкийн TikTok дээр явж ангуу тэр нь гоё ярагдаад л те. Тэгээ манай зарим Монгол хүүхдүүд бол одоо хараад хад одоо western зүйлүүдийг, Америк зүйлүүдийг харангуут аягүй гоё гэж боддог. Тэгэл хаамаагүй шүүлтүргүй Америк л бол гоё гэл те. Америкийн content creators-үүд дөөрөгаад л ингээл янз бүрийн ингээл үг хэллэг хэрэглээл контент өдр хийгээл явдаг. Тэгэхээр шууд тэгээ шүүлтүргүйгээр ингээл те хандаа шууд үгийг нь авч барьж аваад одоо ямар ч одоо утгыг гүн гүнзгий ойлгоогүй байж ингэж хэрэглээд ингэ яваад ахвал хэрэггүй хэрэгжилж болно. Гэхдээ сайн яг үнэнгээс утга учирыг нь ойлгоод ингээд ашигласаа гэж боддог. Ялангуяа одоо интернет дээр ашиглаад л дээ. Интернет рүү Google руу ороод л дээ pick me definition urban dictionary гэдэг юм уу те ингээл хараад ойлгоо тайлбарыг нь уншаад за бүр үнэхээр англи хэл мэдгүй байгаа бол ChatGPT-гээр орчуулад ч юм уу те монгол руу орчуулуулад ингээд тайлбарлуулад ингээд хэрэглэл бас арай өөр гэж боддог. Тэрнээс шууд зүгээр л ингээл хаа хамаагүй янз бүрийн үгнүүдийг бол те хэрэглэж бүү яваарэ гэж бас бяцхан те жоохон хүүхдүүдтэй бас ингээд хандаж хэлмээр байна. Зэ ямар ч байсан өнөөдөр та бүхэнтэйгээ ийм сэдвээр ярилцлаа. Pick me girl гэж юу байдаг вэ те? Тэр тухай ярилцлаа. Тэгээд та нар маань энэ тал дээр юу гэж бодож байна? Та нар нэрээ амьдралдаа pick me girl-тэй яг нүүр тулж исэн үү? Тэ найз нөхдөж одоо хүрээнд ч юм уу тиймэрхүү male centered эмэгтэйч тогтод байсан уу? Тийм одоо тэ эрэгтэй хүний анхаарлыг татгахад ямар шоухан галзуу галзууслаатай үйлдэлүүд тэр хүмүүс чинь хийж исэн бэ гэж тэ тийм сонирхолтой түүхүүдэд бас доор комментэд хуваалцаарай. Тэгэх юм бол аяа бас сонирхолтой байхаа гэж бодож юм би бас иймэрхүү комментэд унших дуртай. Тэгэхээр та бүхэн маань цаг гаргаад тэ коммент дээр бас бичиж үлдээгээрэй. За тэгээд үүнээс гадна би бас ингэ шавж чадаа илүү эрчимтэй хийжээ гэж бодоод байгаа. Тийм учраас та бүхэн маань ер нь ямар төрлийн сэдвүүдээр ярилцмаар байна гэдэг тухайга бас доор комментэд бичээрэй. Тэгээд айгүй их тухайн сэтгэлдлүүд нь илүү их хамгийн их лайк энэ авах юм бол би бас яг тэр сэдвээр ингээд одоо базж аваад шавж чат дээр оруулаад яриа гэж бодож байна. Гэтэ би үүний дараагаар би бас нэгэн бичлэг хийгэж бодож байгаа. Тэр нь болохоор одоо хэлчихв яг та нарт болох уу? Хальт ингээд меншн хийхэд Messenger-ст үзэл одоо бодол дэлхий дээр ялангуяа Western world амар дэлгэрээд байгаа тухай ярих болно. Окей. Тэгэхээр ер нь бол дараагийн шавж чад бол нэг тиймэрхүү сэдвтэй байх гэж төсөөлөд байж байгаарай. Alright. За манайхаа ингээд та бүхэнтэйгээ шавж чадаараа уулзаагүй байж байгаад хурж ирээд ингээд зүгээр те ама эрүүгээ ядартал ярьсандаа маш их баяртай байна. Тэгээд олон сарын хугацаанд баг жилийн хугацаанд яридаа гэж бодож ирсэн сэдвээ ингээд finally эцэст ингээд ярьж байгаадаа бас маш их баяртай байна. Тэгээд та бүхэн маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа шавж чадаараа уулзалтлаа. Баяртай.